Сайн мэцхан уу? 2022 оноос ёс зүйн жил зарласантай холбоотойгоор манай шинжлэх ухааны технологийн их сургууль 2022 оны 4 сарын 25-наас бүтээлийн хулбарлалтыг шалгах төр журмыг баталсан байгаа. Энэ журмын хүрээнд бол докторийн ажил 20% хүртэл, магистрийн ажил 30% хүртэл, эрдэм шинжилгээний хурлуудад тавих илтгэл, хэвлүүлэх илтгэлүүд маань 40% хүртэл хулбарлах заалтыг тусгасан байгаа. За хулбарлал гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр манай эрдэмтэн судлаачид ямарваа нэг бүтээлээс тодорхой нэгэн өгүүлбэрийг аваад хашлтанд хийгээд өөрийнхөө бүтээл тусгаад иш татчихдаг. За гэтэл энийг бол олон улсад бол хулбарлалт гэж үздэг. Яагаад вэ гэхээр тухайн тэр өгүүлбэрийг судлаач өөрийн гэсэн үгээр илэрхийлж эргэцүүлэн боловсруулад дүгнэх ёстой байдаг. Тэгэхээр энэ чадвараа харуулаагүй байх гэж үздэг. Тэгэхээр жишээлбэл одоо борлуулалттай үнээс олж өсдөг гэд хин нэгэн эрдэмтэн ишилсэн байлаа гэхэд судлаач өөрөө болохоор борлуулалт үн хоёр бол хоорондоо хамааралтай байдаг. За зарим судлаачид энэ хоёр эерэг холбоотой. Өөрөөр хэлбэл үн өсгөд борлуулалтаа 10%-аар буурна гэдэг ч юм уу. Гэх мэтлэн ингээд өөрийнхөө одоо үгээр илэрхийлээд хөрвүүлэн тавина. Тэгээд тухайн тэр судлаачийн бүтээлээс тэр санааг авсан учраас заавал ишлэх ёстой. Гэх мэтлэн ер нь хүн өөрийн одоо хин нэгнээс сонссон өгүүлбэрийг бусдад шууд дамжуулж хэлдэггүй. Ямар нэг байдлаар тухайн төр хүлээж авах хүний боловсролын төвшин, сэтгэл санааны байдал, за мэрэгжлийн төвшин гэх мэтээс нь хамааруулаад өгүүлбэрийг өөрчилж өөрийнхөөгээр илэрхийлдэг. Яг л тэр хэв шинжийг, тэр чадварыг судлаач харуулах ёстой. За энэ харуулж байгаа байдлыг бол судлаачийн эрдэм шинжилгээний бүтээлийг эргэцүүлэн боловсруулж чадчихна уу? Олон эрдэмтний бүтээл дотроос өөрийн одоо санаа гаргаж дүгнэж чадчихна уу гэдэг чадварыг харуулдаг учраас энэ хулбарлалт буюу одоо өгүүлбэрийг шууд ишлэх зүйлээс аль болох татгалзахыг манай эрдэмтэд зөвлөдөг юм аа. За ер нь одоо янз бүрийн бүтээлийнхаа ардаар бид нар судлаачийн ёс зүйн баталгаа гэдэг өгүүлбэрийг заавал оруулж байгаа. Тэгэхээр энэ баталгаа болж байгаа нь цаашдаа ирээдүйд тухайн эрдэмтний өөрийнх нь одоо бүтээл хулбарлагдаагүй маш бага хэмжээгээр хулбарлагдсан гэдгийг баталж байгаа учраас энэ нэг ёсны бас эрх зүйн баримт бичиг болж байгаа. Тийм учраас эрдэмтэн судлаачид маань цаашид бидний бүтээлүүд олон улсын хэвлэл мэдээллээр цацагдах олон эрдэмтдийн одоо бүтээл хэвлэгдсэн сангуудад хэвлэгдэх боломжтой учраас ирээдүйн өөрийнхөө судлаач эрдэмтний одоо ёс зүйг болон байр суурийг хамгаалахын тулд хулбарлалтын төвшинг айлуулах, бага байлгаж, өөрийн өгүүлбэрээр айлуулах, илэрхийлж, эргэцүүлэн бодох чадвараа харуулах нь зүйтэй юм аа. Жишээлбэл цөөнэтийн програмаар шалгасан диссертацийн ажлыг харуулж байна. Энэ нь бол одоо Солонгос улсад хэвлүүлсэн учраас 10 хүртэл хувь одоо similarity index байх боломжтой гэж байгаа. За одоо энэ ажлын жишээлбэл хулбарсан их усруудыг ингээ хувь хувиар илэрхийлээд ингээд их усруудын бүгдийг ингээ тэмдэглээд өнгөнгөөр тэмдэглэсэн байдаг. За тэгээд жишээлбэл одоо ямар нэг усрээс одоо өгүүлбэрийг худалдаж авсан байх юм бол жишээ нь одоо энэ 2 гэдэг их усрээс энэ өгүүлбэрийг тэр чигт нь авсан байна. За завсраар нь ингээд богино хэмжээний текст ч юм уу өөр бусад ингээ өгүүлбэр орсон байсан ч гэсэн энэ 2 гэдэг их усрээс энэ өгүүлбэрийг ер нь бүхэлд нь авсан байна гэдгийг энэ тэмдэглэлийг харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ юу хэлж ийнэ вэ гэхээр судлаач өөрөө энэ өгүүлбэрийг тодорхой хэмжээгээр өөрийн мэрэгжлийн одоо үгийг ашиглаад хөрвүүлэх ёстой байсан. Өөр одоо өгүүлбэрийг энэ өгүүлбэртэй холиод тавих нь ялгаагүй хулбарлсан болж харагддаг байна. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр судлаач энэ тохиолдолд бол энэ мэрэгжлийн хиллэг ашиглагдсан учраас яалтчгүй энэ одоо хулбарлсан буюу энэ давхцал их байдаг учраас давхцалтай гарч байгаа. За зарим одоо текстүүдийг ингээ харуулах юм бол одоо энэ өгүүлбэрийг харах юм бол дундуур нь жишээлбэл factor analysis гэдэг үгүйг оруулаад table 5-8 гэх мэтлэн үгүүдийг оруулсан боловч ерөөсөө л энэ Ли et al гэдэг хүний бүтээлээс энэ өгүүлбэрийг тэр чигт нь хуулж авсан байна. Дундуур нь харин өөр одоо сул үгнүүд оруулж өгсөн байна гэж харагддаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө өгүүлбэр байлаа ч гэсэн дотор нь янз бүрийн үг нэмээд одоо зассан ч гэсэн энэ их усраас хуусан байх магадлалыг энэ Turnitin гэдэг програм шууд илчилдэг. Тийм учраас судлаачид маань айлуулах өгүүлбэр болгоныг одоо энэ доор тэмдэглгээгүй байгаа өгүүлбэрүүд бол дандаа судлаач өөрөө ингэж найруулж бичсэн учраас ямар ч хуулбарлалтгүй гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр өгүүлбэрийг айлуулах, өөрийнхөө хөрвүүлж илэрхийлэх нь хуулбарлалтын төвшин бага гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.